1970 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Японы нисхийн жаал 351 дугаарт нислэг Токиодоос 9000 метрийн өндөрт энгийн хурдаар нисэж байсан бөгөөд 1 цагийн дараа Фукуокагийн нисэх онгоцны буудалд газардах гэж байна. Энэ нь дотоодын богино зайн нислэг байсан ч санаанд оромгүй байдлаар үйл явдал эргэж эргэлзээтэй явдлуудтай тулгарсан юм. Онгоцонд нийт 122 зорчигч явж байж өглөөний 7 цаг 33 минутанд онгоц Фужи уулын урд хэсгээр нисэж байх үед Такамаро Тамия хэмээх Япон эр суудлаасаа гинэт босч ирв. Тэр онгоцны урд хэсгэр валхаж очоод онгоцыг барьцаална гэж зарласан байна. Гэвч зорчигчид түүний хэлхийг сонссон ч айд сандралгүй хит тайван байлаа. Учир нь тэдний ихэнх нь барьцаалах гэдэг үгийг ойлгохгүй байсан бөгөөд тухайн үед ийм төрлийн хэрэг огт байгаагүй тул хүмүүс үүнийг гэмт хэрэг гэдгийг мэдэхгүй байв. Такамаро өөрийн гадуур хувцснаасаа самурайн сэлэм маргаж ирэх үед зорчигчид хэрэг явдлын ноцтой байдлыг мэдэрч эхлэв. Энэ үед түүний 8 хамсаатан мөн судлаасаа босч ирсэн ба бүгд ойролцоогоор 20-д насны оюутнууд шиг харагдаж байлаа. Хамгийн залуу нь 18-наас хүрээгүй байсан. Тэд бүгд гар хийцийн тесрэх бөмбөгтэй байлаа. Халдагчид нисгэгчийн бүхээг рүү дайран орохыг оролдох үед нисгэгч яаралтай дохио дамжуулж газраас тусламж хүсжээ. Японд анх удаа онгоц барьцаалах хэрэг гарч байгаа тул нисгэгчид болон бүхэгийн үйлчлэгчид ямар ч хамгаалтын бэлтгэлгүй байсан байна. Түүнчлэн тухайн үеийн аюулгүй байдлын шалгалт орчин үеийнхтэй харьцуулшгүй сул байсан тул барьцаалагчид ямар ч саадгүйгээр онгоцон цууд чадсан байна. Барьцаалагчид онгоцны эрэгтэй зорчигчдыг цонхны хажуу тийш аваачин олсоор үссэн. Өөр нэг бүлэг барьцаалагчид нисгэгчийн бүхээг рүү дайрч хоёр нисгэгчийг хяналтанд авсан байна. Тэд онгоцыг Умар Солонгосын Пёньян хотын нисэх онгоцны буудал руу нисгэхийг шаардсан боловч 355 дугаар нислэг нь дотоодын богино зайн нислэг байсан тул нэмэлт шатхуунгүйгээр Пёньян хүрэх боломжгүй байсан. Иймээс ахлах нисгэгч шатхуун нэмж авах шаардлагатай гэсэн шалтгаанаар онгоцыг анхны газардах ёстой Фукуокагийн нисэх буудал руу чиглүүлэхийг санал болгов. Тэдгээр 9 барьцаалагч нь тухайн үеийн Японы зүүнний хэд үзэлд Японы улаан армийн бүлэглэлийн гишүүд байж. Тус бүлэглэл Японы эзэн хааны гэр бүл болон засгийн газрыг түлхэн унахыг уриалж, дэлхийн хувьцаалыг дэмжиж, олон удаагийн террорист халдлага үлддэг байв. Тэд энэ удаад Умар Солонгосыг зорьсон шалтгаан бол тус улс нь эзлэн төрөмгийлэгч империализмын эсрэг байр суурьтай хамгийн ойрын орон гэж үзсэнтэй холбоотой. Ингээд шатхуун дуусах төхөж байснаас шалтгаалan нисгэгч онгоцыг Фукуока руу газардуулахаас өөр аргагүй болжээ. Барьцаалагчид онгоцны шатхуун дуусахыг мэдээд арга буюу зөвшөөрсөн байна. Гэвч онгоц газардах үед тэдэнд агаар дээр байснаасаа илүү эрсдэлтэй байдал үүсэх нь гарцаагүй. Энэ үед Японы цагдаа болон хамгаалах хүчнийхэн аврах ажиллагаанд бэлтэн тэдний газардахыг хүлээж байлаа. Онгоц 8 цаг 59 минутанд газардах үед Японы цагдаа нар барьцаалагчдтай хэлэлцээр хийхийг шаардав. Тэр үед онгоцон дээрх 122 зорчигч болон 7 нисэх багийн гишүүд хэлэлцээний үр дүнг түгшин хүлээж байв. Хэлэлцээ гацсан ч тодорхой нөхцлөөр тохирдсон байна. Үүнд онгоцонд явж буй эмэгтэйчүүд, хөгшөд, өвчтөе болон хөгжлийн бэрхшээлтэй нийт 23 хүмүүсийг чөлөөлж, оронд нь онгоцонд шатхуун нэмэн үлдсэн 106 барьцaalагдсан хүнтэйгээр Умар Солонгос руу нисэхэд бэлэн болсон байна. Тухайн онгоцны нисгэгч өмнө нь хойд зүгт орших Пёньян руу огт нисж байгаагүй, мөн тухайн үеийн онгоц нь өнөөгийн шиг нарийн системгүй байлаа. Ийм Фукуокагийн нисэх буудлын ажилтнууд нисгэгчдэд Солонгосын хойгийн газрын зургийг өгч, хоёр нисгэгч өөрсдөө замаа хайх хэрэгтэй болсон. Ингээд онгоц үдээс хойш 1 цаг 59 минутанд төрж Солонгосын хойгоор хойш чиглэн ниссээр байв. Цаг хугацаа давчуу байсан учраас нисэх буудлаас өгсөн зураг нь зөвхөн сурах бичгээс хуулсан энгийн маршрут бүхий зураг байсан бөгөөд нисэх чиглэл болоод Пёньяны нисэх буудлын байршил огт байгаагүй. Гэвч илүү аюултай зүйл нь хойд Солонгос Японоос ирж буй онгоцны талаар огт мэдээгүй байв. Түүнчлэн цэргийн гал зогсоох бүс нь бүрэн нислэг хоригдсон бүс тул 350 дугаар нислэгийг сөнөөх эрсдэлтэй байлаа. Мөн онгоцон дах зорчигчид янз бүрийн үндэстэн байснаас тэдний дунд Америкийн нэгдсэн улсын Coca-Cola компани өндөр албан тушаалтан Нью-Йоркийн Ромын католик шашны санвартанч байж. Хэрвээ энэ онгоцонд аюул тулгарвал энэ нь олон улсын зөрчилдөөнд хүргэх аюултай. Япон улс тухайн үед Умар Солонгостой дипломат харилцаагүй байсан тул Японы талаас Пёньяны нисэх буудалтай урьдчилан холбоо барих боломж байгаагүй. Онгоц Умар Солонгосын уус дээгүүр нисэж эхэлсэн ч нисгэгч Пёньяны нисэх буудлыг олж чадаагүй бөгөөд яаралтайгаар холбоо барихыг оролдсон байна. Тэрээр Пёньяны нисэх буудлын удирдлагын самхагт байдалд хүнд байгааг мэдэгдэж, хэрэв ойлгомжтой мэдээлэл өгч чадахгүй бол амиа алдаж болзошгүй гэдгээ мэдүүлэн удаа дараа залгаж мэдээлэл илгээсэн боловч хариу ирээгүй.
Нисгэгч хизээ мэдгүй онгоц сөнөөгдөж болзошгүйг дахин барьцаалагчдад хэлсэн ч барьцаалагчид заавал Пхёньян руу очно гэсэн хатуу байр суурьтай байлаа. Иймд нисгэгчид аюулыг үл харгалзан цэргийн гал зогсоох бүс рүү нисгээс өөр аргагүй төржээ. Гэтэл удалгүй Умард Солонгосын сөнөөгч онгоц үүлнээс гарч ирэн 351-р нислэг рүү гал нээж онгоцыг Умард Солонгосын агаарын хилд нэвтэрснийг анхааруулсан. Онгоцон дах бүх хүмүүс сандралд автсан ч азар энэ нь зөвхөн анхааруулах сум байсан байна. Энэ үед радио холбооноос дуугарч Хойд Солонгос аялагтай англи хэлээр энэ бол Пхёньян хариу өгнө хэмээн давтан хэлсэн байдаг. Эцэст нь дэд Пхёньяны нисэх бодолтой холбоо тогтоож чадсан. Нисгэгч нөхцөл байдлаа бүх хүчээрээ тайлбарласан ба Умард Солонгосын тал ихээхэн цочирдон хүлээн авсан. Тэд ч гэсэн өмнө ийм барьцааны хэрэгтэй нүүр тулж байгаагүй. Хоёр тал харилцсан ойлголцсны дараа 351-р нислэгийг Пхёньяны нисэх онгоцны буудалд газардахыг зөвшөөрсөн байна. Барьцаалагчид догдолж баярлсан ч зорчигчид харин төгшөөрт орсон байлаа. Тэднийг ямар хувьцааяа хүлээж байгааг хинч мэдэхгүй байв. Үдээс хойш 3 цаг 16 минутанд онгоц эцэст нь Пхёньяны олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүй газардав. Харин нисэх буудал дээр Умард Солонгосын цагдаагийн болон албаны дүрмд хувцастай хүмүүс тэднийг өгтөө авсан бөгөөд баярлан өгтөй гэсэн бичгтээ самбар цэцгийн баглаа барин хүлээж байв. Түүнчлэн Умард Солонгосын оюутнуудын бүлэг Хойд Солонгост дуудуулж барьцаалагчдыг халуун дотноор угтаж авсан байна. Барьцаалагчид баярлаж байсан ч онгоцноос холгүй орших удирдлагын самхагт Японы засгийн газар аврах ажиллагаа эхлүүлэх бэлтгэлээ хэдийн хангачсан байна. Хэрвээ барьцаалагчид онгоцноос бууж барьцаанд байсан хүмүүсийг орхин тодорхой зайд холдвол аврах ажиллагааг тэр даруй эхлүүлэх төлөвлөгөөтэй байж. Харин энэ мөчөд барьцаалагчдын ахмад гишүүн Такамаро гинэд зогсон онгоцноос буухгүй байлаа. Яг үнэндээ энэ бүхэн барьцаалагчдыг хурам эхлэх Японы засгийн газрын төлөвлөгөө байж. Онгоц нисэх буудалд газардсан нь үнэн, гэхдээ энэ нь Пхёньяны нисэх буудал дээр биш байв. Фукуокагийн нисэх буудал дээр Япон болон барьцаалагчдын хооронд хилэлцээр амжилтгүй болох үед Японы засгийн газар нэн даруй шинэ аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Барьцаалагчид заавал Пхёньян явахыг шаардсан тул тэднийг явуулъя гэж шийдсэн байна. Японы тал эхлээд Өмнөд Солонгосын засгийн газартай холбогдож 351-р нислэгийг хуурамч Пхёньяны нисэх буудалд газардуулахаар тохиролцсон байна. Өмнөд Солонгос 2 сөнөгч онгоц хэлгээж Хойд Солонгосын мэд дүрсгэн онгоц руу анхааруулах сум зөвлөвсөн. Мөн Өмнөд Солонгосын удирдлагын самхаг Пхёньяны нисэх бодол мэтээр дүрсгэн радиогоор буруу дохио өгч Пхёньянд төхөж байна хэмээн дамжуулсан байна. Сөүлийн нисэх буудал богино хугацаанд нисэх буудлынхаа бүх талбайг Хойд Солонгосын далбаагаар сольж Солонгостой холбоотой бүх зүйлийг хураа авсан байна. Мөн угтагч хүмүүсийг Хойд Солонгосын цэргийн дүрмд хувцас болон уламжлалт хувцас өмсүүлж ойролцоох сургуулиудаас сурагчдын найрал дуучдыг авчран Хойд Солонгосын дууг дуулав. Бүх зүйл нэгт зохион байгуулалтаагаар явагдаж барьцаалагчдын дийлэнх нь энэ угталтанд сэтгэл хангалуун байсан ч Өмнөд Солонгос нэг чухал зүйлийг анзааралгүй орхисон байна. Такамаро онгоцноос бууж Өмнөд Солонгост хөл тавимагцаа нэг ч Ким Ир Сений зураг харагдахгүй байгаад анхаарал хандуулжээ. Түүнчлэн онгоц газар дах хугацаа хэтэрхий богиносон ба олон шинж тэмдэг энэ газрыг Пхёньян биш гэж сэтгэлэхэд хүргэв. Барьцаалагч угтаж ирсэн нэгнээс энэ Пхёньян мөн үү хэмээн асуухад уг хүн тийм ээ гэж хариулжээ. Барьцаалагч дахин танад Ким Ир Сений зураг бий юу? Энд ягаад зураггүй байна вэ хэмээн асуув. Харин уг хүн сандарч тэнэгэлсэн байна. Мэдээж Өмнөд Солонгосын газар нутагт яаж Хойд Солонгосын удирдагчийн зураг байх вүлээ. Энэ мөчөөс эхлэн барьцаалагчид тэднийг дүр эсгэж бүг ойлгож энэ Пхёньян биш гэдэгт итгэлтэй болов. Уурлаж бухимдсан барьцаалагч онгоцыг яралтай хөрөхийг шаардаж барьцаанд байсан хүмүүсийг занал хийж эхлэв. Үүний улмаас Японы засгийн газар барьцаалагцсан иргэдийн аюулгүй байдлыг харгалзан үзэж аврах ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болов. Энэ үеэс хойш зохион байгуулсан угталд ёслолуудыг бүрэн зогсоосон байна. Гэвч онгоц туслах хөдөлгүүрээ асааж дахин хөөрөхөд бэлдэж эхлэмэгц Өмнөд Солонгосын эрх баригчид хамтран ажиллахаасаа татгалзсан. Ингээд хоёр тал дахин мухардалд оров. 1970 оны 4-р сарын 1-ний өглөө Японы тээврийн дэд сайд Ямамура Шинжиро барьцаалагчтай биечлэн хэлэлцээр хийхээр очсон байна. Энэ үед онгоцны 2-р нисгэгч завшааныг ашиглан онгоцны доторх нөхцөл байдал, барьцаалагчдын зэвсгийн тухай мэдээллийг цаасан аяган дээр бичиж онгоцны цонхоор доош шидэжээ. Өмнөд Солонгосын армийн зүгээс тусгай хүчээр дайрах төлөвлөгөө боловсруулсан ч Японы засгийн газар үнийг эрс эсэргүүцсэн. Хилэлцээ 2 хоног үргэлжилж 4-р сарын 3-нд Японы тээврийн дэд сайд Ямамура Шинжиро зорчигчдын оронд барьцаалагдан үлдсэн. Харин үлдсэн зорчигчд болон нисэх багийн гишүүдийг барьцаалагчид сулсан байна. Оройн 6 цагт онгоц дахин хөөрч энэ удаад 38 дугаар өргөргийг даван Умард Солонгосын агаарын орон зайд оржээ.
Нэг цаг гаруй ниссэний дараа умардын дайны үеийн нисэх бодолд газардахад умард солонгосын тал барьцаалагчдыг зэвсгээ буулгахыг шаардсан байна. Энэ үед үнэхээр итгэмээргүй үзэгдэл болсон нь барьцаалагчдын ашигласан Япон сэлэн буу болон бөмбөгнүүд нь бүхэлдээ жинхэнэ зэвсэг биш хиймэл эзүүс байсан гэдгийг илрүүлжээ. Маргааш өдөр нь буюу 4-р сарын 4-нд умард солонгос онгоц болоод 3 нислэгийн үйлчлэгч болон Японы тээврийн дэд сайд Шинжиро Ямамура нарыг Японы талд хүлээлгэн өгчээ. Японы улаан армийн бүлгийн гишүүд болох 9 хүн онгоцыг умард солонгост хулгайлан очиж, Ким Ир Сений удирдлагатай коммунист орны дэмжлэгийг авч Японы эзэнт гүрний эсрэг хувьсгал хийх зорилготой байсан. Харин барьцаалагч болох 9 хүн умард солонгост орогнож, зарим нь хойд солонгосын тагнуулын системд харагдсан байна. Энэ хэрэг Япон улсын онгоцны аюулгүй байдал агаарын тээврийн шалгалтыг бүхэлдэн шинжлэх шалтгаан болсон. Мөн энэ хэрэг үйл явдал нь Япон төдийгүй дэлхийд даяар нисхийн аюулгүй байдалд шинэ хандлага авчирсан юм а.